Анхнаасаа зөрчилдөөнтэй батлагдж өссөн зөрчлийн тухай хууль яг ямар зорилготой гэдгийг одоо ч ойлгохгүй хүмүүс олон байгаа. Хуулиар иргэдийг хүмүүжүүлэх гэсэн үү эсвэл төрийн орлогоо торгуулаар бүрдүүлэх гэсэн үү гэж иргэд их асуух болсон. Тэгвэл ямар ч л байсан хямралын нийгэмд халаас руу чиглэсэн энэхүү хууль нь иргэдийг улам ядууруулж, ядуусыг шоронжуулж, эдийн засгийн хувьд иргэдэд тон дээрэмдэж, улсын төсвийг бүрдүүлэх гэсэн шин цагийн боолчлол гэж иргэд дүгнсэн байгаа юм. Хэрэгжиж эхлээд удаагүй чинь дүгнэхэд хүрсэн шалтгааныг олон талаас нь тайлбарлаж болно. За гэхдээ энэ хууль дээр иргэдээс илүү анхаарал хандуулж байгаа салбарууд байгаагийн нэг нь хэвлэл мэдээллийн салбар юм. Алдарт амаа амих гэсэн энэхүү зөрчлийн хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сэтгүүлчдийн өгүүлдлийг хорж гүтгсэн доромжсон болгоод шууд ялалдаг. Өнөөдөр нийтдээ 49 сэтгүүлч зөрчлийн хуулиар 98 сая төгрөгийн яланд унчсан гэх тоо мэдээлж байгаа юм. За тэгвэл зөрчлийн хуулийг эргэж харж нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тухай хэвлэлүүд өнөөдөр хилцүүлэг зохион байгуулсан. Үүгээр асуудлыг олон талаас нь авч үзсэн, сайжруулж болох санаанууд мөн шүүмжлүүд их явж байлаа. Гүтгэх, доромжлох гэдэг хоёр үйлдэл бол өөрөө хоёр өөр зүйл юм а гэж сэтгүүлчд маань энэ дээр нэгдэж байгаа байхгүй тий. Гүтгэх гэдэг бол байж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Хүн гүтгэж болохгүй. Энийг бол бид ойлгож байна. Доромжлох гэдгийг бол ямар хязгаартай авч үзэх юм тийм ээ. Доромжлолоо гэж үзээд сэтгүүлчийг мэдээлэл нийтэлснийхэн төлөө цагдаад өгөөд 2 саяар торгоцсон ийм жишээ зөндөө гарчлаа. Маш богино хугацаанд хэрэглэгдсэн энэ хууль өөрөө одоо бас тийм цорхоо байна л гэсэн үг тийм ээ. Аль нь бүтгэлэг байна, аль нь одоо хүнийг доромжилсан бай тээ. Энийг тодорхой хэмжээний утгаар задлж өгөх хэрэгтэй болов хуульчлаа тийм. Энэ зөрчлөлүүдийг нэлээд сайн боловсронгуй болгоод задлаад нэгэсэндээ доромжлол гэдэг энэ зүйлүүдийг хэлнэ тий. Хүний гүтгсэн зүйлүүд нь яг энэ зүйлүүдийг одоо энэ зарчмуудыг хэлнэ. Энэ зүйлээ тодорхой нэлээд сайн болгож иж цагдаагийн байгууллагын ажил албаагч гэсэн тухайн зүйл дээр мэргэжлийн хүмүүс биш учраас яг алийг нь яаж шийдэх талаар бол нэг сайн мэдлэгтэй гэдэгт бол итгэлгүй байгаа. Төрийн бас байгууллагын нэрээр хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байгаа 1000 гаруй байгууллага байхгүй. Тэгээд бид нар яг 1000 гаруй байгууллага мэддэг үлээ чинь хэвлэл мэдээллийн байгууллага. Бид нар өөрсдөө ч мэдгүй байгаа тэр олон хэвлэл мэдээллийн байгууллага. Байгууллага гэдэг нэрээр хэвлэлийн хэрэгчлөөний энэ савчиндор гүтгэлэг явуулаад явждаг аг болон байгууллага. Тэ. Хувийн болоогүй хэвлэл мэдээллийн мэрэгжлийн редакц гэдгийг хуулиар ялах хэрэгтэй байхгүй. Тэгчүүл одоо чинь тэр гүтгээд байгаа нөхдүүд бидний салбраас нь холдчихно. Тэ. Айх юмгүй алдах юмгүй гүтгээ яваад шүү дээ. Тэгэхээр зөрчлийн тухай хууль бол өнгөрсөн оны 7 сарын 1-ээс эхэлж хэрэгжсэн хууль байгаа. Энэ хугацаанд бол бас маш олон сэтгүүлчид өнөөдөр бас торгуулийн арга хэмжээ авахулсан явж байна. Гэхдээ сэтгүүлчдээ өнөөдөр ёс зүйгүй бай гэсэн ийм зүйлийг яриаггүй. Зөрчлийн хууль өөрөө амьдрал дээр хэрэгжихдээ маш олон хүмүүсийг хэлмэгдүүлэх татврын хууль шиг эдийн засгаар нунгах ийм хууль болчиход байгаа юм. За тэгэхээр өнөөдөр бол яг сэтгүүлчний хуулиасаа би хэлэх юм бол зөрчлийн хуулийн дээр сэтгүүлчдийг өнөөдөр яаж яллаад байгаа юм бэ гэдгийг бид эргэж харах хэрэгтэй. Үнэхээр сэтгүүлч дутагдал гарах юм бол өнөөдөр хэвлэлийн зөвлөл гэд манай одоо 2015 онд байгуулагдсан энэ байгууллага өнгөрсөн хугацаанд 15 оноос хойш одоо байгуулагдахад 2 жил бас энэ зүдэржиж байгуулагдсан энэ байгууллагыг өнөөдөр бол бас өөрийн гэсэн статустай өөрийн гэсэн орон зайтай өөрийн гэсэн эрх мэдэлтэй болгоод за үнэхээр алдаа дутагдал гаргасан энэ сэтгүүлчтэйгээ бол одоо хариуцдаг за эдэртэй хариуцлага тооцдог шаардлагатай бол бас ажиллах эрхийг хасдаг за буцаагаад нээдэгч гэх ч юм уу тийм ээ өөрсдийн одоо сэтгүүл зүйн энэ орон зайг бол дотооддоо бид нар зөрчлөө шийддэг байя. Энэ хуулиуд амьдрал хэрэгжихгүйгээд одоо энэ бодит амьдрал нийцэх хуулийг аягүй олон жишээ харагдаж байгаа. Тэгээд юу гэдэг одоо хүний гарыг жишээл хүний айлын гэрхтнийг одоо ингээд суудсан ингээд одоо садуур гуцаар ингээд чанга боочил доо удаа хугацаар боовол тэр бол тэр гараа гэдэг юм тэр ихтэй бол ингээд аяндаа ингээд яадаг байхгүй ингээд муудаа тасарч ундаг өөр тасарч ундаг байхгүй. Яг энтэй адилхан бол манай Монголын зүйн үзэг бол ийм хавьдсан. Тэгээд энэ улс төрийн зүгээр тодорхой хэмжээгээр одоо үгдээ одоо өс хонцоо авах ийм агуулгатай. Ийм одоо үгдээ тийм яг тийм одоо эрүүл биш ийм хууль гарсан энэ зал. Тэгэхээр энэ хуулийг одоо Монголын сэтгүүл зүйн Монголын нийгэмд ч гэсэн эсвэл зөвхөн арга байхгүй. Зөвхөн сэтгүүл салбартаа төдий зүгээр Монголын хөөсөнд хэрэгжих хуулийг олон хүн ярьж байгаа шүү дээ. Зөрчлийн үйл зөрчилдөөнтэй байгааг хэвлэлийн хурцаар шүүмжилж байгаа зүгээр ажиллаа их боломжоор нь хангахыг шаардаж байгаа гэхээс ёс зүйгүй бай гээгүй. Гүтгэлэг доромжлол нь гэмт хэрэг гэдгийг мэдэж хүлээн зөвшөөрж байгаа. Харин наацхан доромжлолын хэм хэмжээ хязгаарыг наривчлан тусгаж өгөөгүйгээс доромжилсан гүтгсэн нэр зүгээд сэтгүүлчид торгуулийн яланд унсаар байгаа юм. Мөн хуулийн хэлтийн байгууллагын өөрсдөө ялахгүй юм байж яллахаа урьдчил болгодог зэрэг зөрчлийн хуулийг зарч залруулах шаардлагатай байгааг хэлж байна. Нөгөө төгөр иргэний болон мэргэжлийн сэтгүүл зүг ялгаж салгах хуулийн зохицуулт мөн шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн салбараас хөлсний бичээч болон гүтгэлэг хийж амьдарч байгаа зарим төрийн бас байгууллагуудыг шахаж хавчих ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Мөн салбар дотор асуудлаа шийдвэрлүүлж болох амьтаа голдоо зөвлөлт хүртэл байгаа учраас дотооддоо хариуцлага ярьдаг байхад ч буруутахгүй гэдгийг хэлж байна. За ямар ч тач энэ хууль нь бодит амьдралтай нийцэхгүй байгаа олон жишээ бий. Тиймээс энэ хуулийг засч залруулах эргээ арга шаардлагатай гэдг нь л ойлгомжтой байна. Мэдэг амар уйсгалаа.